За ороо минь та бүхэндээ өнөөдөр бас энэ ороо нэг мэдээлэл гэхүү мэдээлэлхүү нэг зүйл хийхгүй болохгүй нөхцөлөд үүсчээ. Би сая хотоос нэг ойрхон гарчаад ирсэн чинь манай ерөнхий сайд намайг огцруулсан талаар мэдээллийг би сая одоо нийгмийн сүлжээнд сарлаа. За ямар шалтгаанаар огцруулчих вэ гэтэл махны үн өсгөж инфляцийг нэмэгдүүлсэн, мах хулгайсан төсөл хөтөлбөр дамжираад махны хулгай ард түмний аяг руу орлог хулгай боллоо гэдэг ийм сүржин мэдээлэл хийжээ. Махны үн одоо 20-30 хэдэн мянга болсонд энэ хотын даргын одоо хамгийн буруутай үйл ажиллагаанаас боллоо. 2500 тонн мах одоо согт дутаад Нямбатар хулгайлчлаа гэдэг агуулгатай юм ядмагхан улс төрийн мэдээлэл хийж одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд ялалт байгуулсан бидний ялалтыг ээлж цусан аргаараа нөхөр одоо хулгайлж байгаа юм байна гэж би ойлголоо. Тэгэхээр бид энэ сүүлийн жилүүдэд инфляц нэлээд өндөр түвшинтэй байгаа. Өнгөрсөн жил манай учрал өөрөө эдийн засгийн хөгжлийн сайд байх үед инфляцаа зөв залуурдаж чадаагүйгээс шалтгаалж мөн одоо нефтийн нийлүүлэлтийг одоо олигтой барьж чадаагүйгээс шалтгаалж мал нядалгааны үеэр хөдөө орон нутгийг бүтэн нефт шатхангүй байлгачаад тэгээ түүнээс шалтгаалсан инфляц махны инфляц явагдаж байгаагийн бурууг одоо шалтгаалж хотын эрх мэдэл одоо өөрийнхөө ойр тойрныхныг тавих ийм санаархлаар явж байгаа шиг байна. Яг би одоо учрал битээр би энийг айгүй сайн мэднэ. 2016 онд их жоохон залуу манай сонгоны хайрхан дүүрэг дээр ирээд 2 удаа сонгогдоод сүүлд нь бид нар одоо Сүхбаатар дүүрэгт дэвшигт нь бас дэмжээд ингээд явсан улсууд энийг бол би дараа нь ярина. Тэгээ ерөнхий сайд усноос хойш нийслэл Улаанбаатар хотыг хийж хэрэгжүүлж байгаа ажил болгоныг зогсоо гэдэг шийдвэр гаргасан. Ерөнхий сайдын 05 албан даалгавраар метроны төслийг, трамвайны төслийг, тойрог хурдны замын төслийг бусад бүх төслүүдэд зогсоо гэдэг ийм шийдвэр өгсөн. Өөрөөр хэлбэл ерөнхий сайд хүн бол аливаа асуудлыг шийдэх гэж, урагшлуулах гэж явах ёстой. Гэтэл улс төрийн өрсөлдөгчөө зайлуулахын тулд нийслэлчүүдийн тулгамдаад байгаа асуудлууд болох агаарын бохирдол, авто замын төвжирлийг бууруулах бүх төсөл хөтөлбөрүүдийг зогсоосон гэдгийг би та бүхэнд хариуцлагатайгаар мэдгэтий. Туулын хурдны замыг зогсоох бүх одоо механоз PR-ыг учрлын баг хийсэн. Хөлсөлж хүмүүсийг хийсэн. Өөрөөр хэлбэл туулын хурдны зам эх оны 7 дугаар сарын 1-нд ашиглалтанд орох байсан. Одоо үүнээс үүдэн олон улсын шүүхийн маргаа үүснэ. Энэний хохирлыг хожим хождоо буруутай шийдвэр гаргасан хүн нь хүлээх болно. Тэгээ сүүлийн үед учрлын одоо энэ тэнд мэдгэж байгаа мэдээллийг харахаар их л тийм дөрвөн мөрт толбсон утга уянгалсан нэг л ийм хүн байдаг. Өнөөдөр Монгол улсын төсвийн нөхцөл байдал маш хүнд, инфляц маш өндөр түвшинд, ажил гүйдлийн түвшин маш өндөр түвшинд байдаг. Энэ хүн ерөнхий сайдын ажил авснаас хойш ганцхан ажил хийсэн. Зөвхөн надад ноцолцсон. Сүүлдээ намайг одоо наад ажиллаа сурчиж лайв хийдгээ бол зүгээр одоо чимээгүй бай. Наад бүх одоо төсөл хөтөлбөрүүдээ бүгдийг зогсоо гэдэг ийм л зүйлийг ярьсан. Тэгээ би зүгээр ажил мажилтай бол би тэгж зууралддаг ч юм биш. Би ер нь очсон газрынхаа ажлыг босгож явсан уу гэсэн унгаж явж үзээгүй. 2023 оны 9 сард ногоон автобусны асуудал үүслээ, хот хүндрэлээ. Чи их хурлын гишүүнээс хууль зүйн дотоод хэргийн сайдаас татгалзаа гэхэд намаас үүрэг өгөхөд би татгалзаал очоод хотын ажлыг өндийлгэсэн. Намайг ажил авахд гудамжиндаа автобусууд нь шатдаг. Өвлөн давс хужрын хэрүүл хийж хальтргаа булгаанд дийлдэхэ болсон. Агаарын бохирдол нь тартагдаад улсан. Авто замын төвжирэл нь тэг зогсолт хийдэг. Ямар ч нөхөн гарцгүй ийм хотыг хүлээж авсан. Тэг өнгөрсөн жил агаарын бохирдлыг бид нар 30% буурууллаа. Элдвэрээ хэлүүлж авто замын төвжирлийг 11% буурууллаа. Өвөл нэг ч хальтргаагүй өвлждөг боллоо. Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжөө бүрэн шинжиллээ. Автобусныхаа парк шинжилгээг бүрэн хийлээ.
сэлбгээд гэр хорооллын дунд 160 га газрыг бид нар 1.6 жилийн дотор чөлөөлөөд одоо орон сууцны хорооллын ажил 35%-тэй явж байна. Ингээд энэ ажлууд бүгд одоо зогсох нь байна шүү нөхдүүдээ. Мондор мөнгө идсэн гэд одоо тэр сөрөг сурталчилгаа явуулж байгаа хүмүүст би хэлэхэд ингээд одоо би нэгд өдөр ёстой төртөө бол одоо хүлээлгэж өгнө. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын дансанд арилжааны банкуудын харилцах дансанд 1.5 их найт төгрөг 14-өөс 16% хүүтэй хадгалагдж байгаа. Төрийн сангийн харилцах дансанд 700 тэрбум төгрөг хадгалагдж байгаа. Ажил хийдэг газрын орлого үүдэн хариуцж ажлууд нь төлөвлөгөө ном журамтай явдаг. Учрал дүүд хэлэхэд эхлээд ажил хийж сурах хэрэгтэй. Дандаа хүн болгоны сонгуулийн ялалтыг хулгайлаад чи цаашаа сайн сайхан хүн бүтэхгүй би чам шулуух байлээ. Чи 2024 оны улсын хурлын сонгуулийн оюун эрдэнэ гэж хүний их хурлын сонгуулийн ялалтыг хулгайлж чи наанаа сууж байгаа. Одоо 2024 оны 10 сард болсон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд миний баг ахалсан манай багийнхны ялалтыг бас хулгайлах шийдвэр гаргаж байгаа шиг байна. Би бол өнөөдөр олон зүйл ярихгүй. Одоо олон түмнийг санал ширээ булаацалж байгаа мэт тийм ойлголт төрүүлэхгүй. Би бол ажил хий гэж боддог хүн. Хийсэн ажлаа дуусгая гэж боддог хүн. Энэ Улаанбаатар хот тартагтаа тулж төвөгжрөл агаарын бохирдол стресстэй дээд зэрэгтэй тулчаад байгаа энэ нөхцөл байдлыг засъя. Явган замын шинжилгээ, зам харгууг нь бүгдийг хожиж шинжилгээ гэдэг л асуудал ярьж байгаа. Би өнөөдөр нэг зүйлийг аюул сайн олж авч танилаа. Өчигдрөөс хойш бордюр ярьж эхэлсэн. Өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулиар бордюр гэдэг ийм PR пропаганда хар сурталчилгааг хэдэн хөсний лайвч төгч явуулсан хүн нь мань учрал юм байна гэдэг би одоо аюул сайн ойлголоо. Өнөөдөр би чамтай нэг зүйлийг яриа. Би жил болгон нэг газар бордюр сольсон юм байвал би одоо чамд нөгөө бууж өгье. Хэрвээ чи энийг нотолж чадахгүй бол чи надаас уучлах. Би энэ бүх замуудыг шинжлэхэд зам бордюр хоёр хамтаа шинжлэгддэг. Харин ойр ойрхон солихгүй тулд бид нар 50 жил 100 жилийн насжилтаа боржин чулуугаар Улаанбаатар хотын зам бордюрыг шинжлэх, явган замыг шинжлэх ажлууд ингээд системтэй хийгдээд явж байгаа. Төсөл тендерийн хулгай гэж яриад байна. Наад туулын урдны замтай холбоотой би нэг ч үг дуурайг байгаа ш. Наад гүйцэтгэгч компани данс нь миний олж мэдснээр 350 тэрбум төгрөг хадгалаастай 150 тэрбум төгрөгөөр 380 гаруй гүйлгээ хийснийг хууль хяналтын байгууллагууд хууль ёсны гүйлгээ хийжээ гэдгийг тогтооцсон. Хин нэгний данс руу карма руу 1 тэрбум байтугай 10 тэрбум төгрөг ч ороогүй. Бүх юм тогтоогдоод чи бандсандаа өнөөдөр намайг зайлуулж байгаа. Өөрөөр хэлбэл туулын хурдны замыг Дэлхийн банкнаас Улаанбаатар хотын төвчрлийг хамгийн тэргүү ээлжинд шийдэх зам байсан гэд бид нар олон улсын EPC-ийн нөхцлөөр тендер зарлж, фидикийн гэрээ байгуулж, гүйцэтгэгчийг шалруулаад бүх кемпүүд инженерийн бэлтгэл ажил хангачаад байх үед чиний атгаг санаа буюу Нямбаатрын нэр хүнд минийхээс илүү гарчаад байна. Энийг одоо тасалдуулъя гэдэг агуулгаар чи энэ төслийг зогсоосон. Өөр энэ бусад тендерүүдээр хулгай зэлгийг ярих юм байвал чи тэр олон улсын байгууллагуудаа яар. Дүүжин тээврийг Францууд санхүүжүүлж байгаа. BRT-ны төслийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж өөрсдөө сонгон шалруулалтаа хийж байгаа. Өөр ямар төсөл дээр бид нар мөнгө гаргаад одоо завшицсан. Тэ нэг юм одоо толгой олбсон уянгалсан юм ярина. Чиний толгойч өрөхгүй улс орон өдөрдөж би чамайг мэдээж тарны ялгаас чинь. Чи нэг дүүрэг орон нутгийн сонгуульд ялгаж үзээгүй алиа бацсан байхгүй юу? Чи өнгөрсөн 24 оны сонгуульд нийслэлийн 8 дүүрэг иргэдийн хуралд ялсан. Ганцхан дүүрэг чиний өдөрдсөн Сүхбаатар дүүрэг ялагдсан. Чи хүн болгоны одоо татаа дэмжлэгээр одоо төрийн бүх албыг хашиж шít. Цагаан хөгжлийн сайд, тэргүүн шадар сайд, хэрэглэхийн газар, хэрэглэхийн сайд, улсын хурлын дарга, ерөнхий сайд гэдэг. Чи энэ хугацаанд хийсэн бүтээсэн ямар юу вэ? Би чамайг худлаа ярих болгон чи би дугаа төвчж өнгөрөөсөн. Монгол улсын цахим шилжилтийг би хийсэн битгий худлаар.
Би хууль зүйн дотоод хэргийн сайн байхдаа 5 гаруй хэсгийн тухай хууль, хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль, нийтийн мэдээллийн тухай хууль, кибер аюулгүй байдлын хууль гэдгийг баг хамт олонтойгоо хийж их хурлаар батлуулж өнөөдрийн наад ийм Монголын актив гэж байгуулсан. Ороногийн хэлцээрийг бүх одоо санхүүгийн модулийг манай баг хамт олон хийж 5 хоногийн дараа лөө 7 хоногийн дараа батлагдчихсан. Ийм маягаар олон жил хулгай хийж, худал хэлж, хол явахгүй гэдэг би чамд хэлье. Тэгээ хоёлаа одоо энэ Монгол улсад хууль цаад төрч ёс гэж байдаг бол тэрүүгээрээ тултлаа, эцээ тултлаа вэ. Чиний чаддаг арга хууль хяналтын байгууллагыг өглөө дуудсан байлээ. Нямбаатрыг бүх хүний шалга 20 гэдэг үүрэг өгсөн байлээ. Чи биднийг одоо тэр зовлон мовлогыг хорнохоос биш зориг зүрхийг хорж морж барахгүй бацаана. Би зүгээр чам шулуу хэлчихье. Чи одоо тэр юун дээр махны 2500 тонн мах алга болцсон тэрийг Нямбаатар дараад нүүрс юуны махны үн өсгцэн гэд мэдээлсэн бил. Яг наад дээр чи хүн хэн нэг хүнийг заавал яллаа шүү. Та нар нэг том сенсац зардаг. Нүүрсний хулгайг аль нэг том сенсац заржсэн. Одоо хаана вэ? Одоо бүр хийх юм олдохгүй. Сүүлдээ одоо би тэр 2500 тонн махыг чинь өөрөө гэр тавьчраа нууцсан юм уу? Наа чи хувийн аж ахуй нэгжүүд манайтай хөнгөлт татаасаа аваад өөрсдөө борлуулдаг. Баримтаараа тулгадаг ийм л зүйл шүү дээ. Одоо энэ Дэнжин магдаар зарж байгаа махны үн над ер нь ямар хамаатай. Дизелийн үнийг би өсгөж юм. Орон улсын хоолойд би одоо дайн дэгдээгээд инфляцийг явуулсан юм. Ийм одоо марзын ярих болоо. Чи сая баахан аудит оруулсан. Монгол улсын аудитын байгууллага намайг дүгнээд ямар зөрчилгүйгээр дүгнэлт гаргацсан. Одоо хууль хяналтын байгууллага дээр чиний өгсөн бүх юмнууд шалгагдаад би бүх материалыг авчиж өгөөд тайлбараа өгөө сууж байгаа. Тэгээ би эцэст нь хэлээ. Энэ Монгол улс хөгждөггүй би ганцхан шалтгааныг би энэ Монгол төрд сүүлийн 10 хэдэн жил одоо тасралтгүй ажиллаж байхдаа ясмахандаа тулд ойлгож байна. Энд ерөөсөө ажил хий, ард түмний төлөө зүтгэе, ажлын ард гарыг гал авъя гэдэг нэг ч хүн одоо нэг ч гэж хэлж болохгүй. Ийм хүмүүс ховордсон цаг юм байна. Нийслэл Улаанбаатар хотын авто замын төвжирлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хамгийн галтай хуулийг бид бүхэн оруулж өнөөдөр автомашины импортыг хязгаарлаж чадсан. Би үүгээр бахархдаг, хамт олноороо бахархдаг. 10 жилийн дараа Улаанбаатар хотын бараг бүх машин зөв өрүүлтэй шинэ болон шинэвтер машин болох ийм одоо орчин нөхцөл бүрдээд явж байгаа. Үүгээр агаарын бохирдол багасна, төвжирэл буурна. Одоо Таранбааны төсөл энэ 5 дугаар сарын одоо сүүлээр нээгдэнэ. Таранбай 2 жилийн дотор орно. Өөрөө санхүүжилтөд олдсон. Одоо энийг бас зогсооё. Тэгээ чи нэг тийм бэлтгэсэн гурлуудаа махногоогоо яа гэж юм хөгжил дэвшил хэрэггүй гэдэг ийм одоо утга уянгийн ийм бодлогогүй алсын хараагүй би ийм ерхий сайд энэ яваа насандаа амьдралтаа үзээгүй. Би чи тэгж бодсон байх одоо огцрууллаа гэхээр одоо намайг айгаад ичин тийм байхгүй. Би дахиад хэлье. Чи миний одоо тэр нэг зовлон мовлогыг хар гэр тавиачиж одоо хорниулахээс биш. Чи миний зориг зүрхийг чи байтугай барахгүй. Би дахиад хэлье. Чам шиг ийм хүнээр Монгол улс өдөрдүүлж яхаар одоо шал өөр зүрхтэй сэтгэлтэй өөр одоо олон хүмүүс туршлагатай ийм хүмүүс энэ цаашаа энэ Монгол улсын гүйцэтгэх засаглалыг авч яваасаа. Би зүгээр дараагийн удаа бас би энэ өнөөдрийн сангийн яамны бодит тоо мэдээллүүдийг хэлнэ. Наа докторжуулалтын сан чинь хов хоосон байгаа. Төсвийн орлого тасалдсан байгаа. Цаашид төсвөө санхүүжүүлэх чадваргүй болоод ирэхээр чи намайг огцруулаад энэ сарын сүүлээр төсвийн тодтол гэж баахан хуулийн хулгай хийж энэ бүхнээ бантагнуулах гээд явж байгааг би мэдж байгаа шүү дээ. За тэгээд би Улаанбаатарчуудаа монголчуудаа хандаж хэлэхэд би бас төр тангараг хэдэнтэй өргөсөн хүний хувьд төр төмнийхөө төлөө зүтгэн гэсэн тэр тангаргаасаа би нэг ч алхам ухарч няцаж үзээгүй. Би ажиллаас шантарч үзээгүй. Цаашид би бас энэ Монгол улсад төрч ёс, хуульт ёс
эргэцүү төр гэж байдаг бол уушигныхаа 3 судсыг тасартал би учралтай үзнэ гэдгээ би бас эцэст нь хэлье.